Тэгээ аливаа улсын хувьд бол засгийн тэргүүн, ялангуяа шинэ засгийн газрын тэргүүн айлчлал хаанаас эхлэх вэ гэдэг нь бас их чухал одоо онцлогтой байдаг. Энэ утгаараа тэр Монгол-Японы харилцааны уламжлалыг одоо хадгалсан чухал улс төрийн ач холбогдолтой айлчлал гэж бодож байна. Ер нь Монгол-Японы харилцаа бол суур нь бол сайхан тавигдсан харилцаа. За өрсөн төвш нь бол өндөр дээд төвшөнд хүрчихсэн. Монгол-Японы харилцаа ялангуяа 1990-ад оноос их эрчимдсэн бүх салбарт. Ялангуяа улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, тэгээ хүмүүнлэгийн гэдэг. Тэгээ эндээ бол улс төрийн харилцааны жим бол нэлээд одоо дарж ирсэн. Ер нь өндөр дээд төвшөнд хүрсэн байгаа. Энэтэй харьцуулахад эдийн засгийн харилцаа, худалдаа эдийн засгийн харилцааны маань төвшин бол жаахан чамлангуй байдаг. Тэгээ энийг бол ер нь үе үеийн засгийн газар одоо хоёр тал бол хөгжүүлэхийн төлөө чармааж ирсэн байгаа. 2010 онд Монгол улсын ерөнхийлөгчийн Япон улсад хийсэн айлчлалын үеэр, төрийн айлчлалын үеэр хоёр тал стратегийн түншлэл гэдэг одоо чухал одоо хамтын ажиллагааны зарчмыг тохирсон байгаа. Тэгээ энэ чухал зарчмын хүрээнд хоёр тал эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулах тухай асуудал яригдаж. Тэгээд энэ гэрээ маань 2015 онд одоо хоёр тал гар үсэг зурж албажуулаад 2016 оноос хэрэгжиж эхэлсэн. Тэгэхээр бид өнөөдөр бол энэ эдийн засгийн түншлэлийн гэрээг одоо хэрэгжүүлэх юм чухал үед байна гэж бодож байгаа. Ялангуяа энэ хүрээнд бид ингээд сайн ажиллах юм бол хоёр талын худалдаа эдийн засгийн харилцаа өргөжих, одоо хүрээгээ тэлэх, Японы хөрөнгө оруулалт наашаа орж ирэх, одоо худалдаа эдийн засгийн харилцааны бүхэл нөхцөл одоо сайжрах юм үндэстэй. Энэ ч утгаараа энэ удаагийн айлчлал бол бас энэ тохирсон баримтчгуудын хэрэгжилтийг хангах үе талдаачсан бас хэрэгтэй ажил болж байгаа гэж бодож байгаа. Ер нь стратегийн түншлэлийг тогтоосноос хойш бол хоёр тал дунд хугацааны хөтөлбөрийг тохирч ирсэн. Ялангуяа 2014-өөс 17 онд эхний дунд хугацааны 3 жилийн хөтөлбөрөө тохироод хэрэгжүүлсэн байгаа. Одоо бол 17-оос 21 оны дунд хугацааны хөтөлбөр явж байна. Тэгээ энд бол их чухал улс төрийн харилцаа, бүс нутгийн аюулгүй байдал, одоо батлан хамгаалах, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэг бүхий салбарыг одоо хамаарсан тодорхой ажлуудаа тодорхойлсон байдаг. Тэгээ нэгэн тохирсон энэ чухал баримт бичиг одоо тохироонуудаа хоёр тал ягшлал хэрэгжүүлээд явах нь бол Монгол-Японы харилцааг бол одоо ингээд аажимд нь одоо хөгжүүлээд, өргөжүүлээд явах одоо бүрэн эрхцэн одоо боломжтой болцоод бүрдсэн ийм одоо цаг үед байна гэж бодож байна. Ялангуяа энэ цар тахал дэлхийн нийтэд аюул тарьсан энэ хүнд хэцүү үед нэг талаас нөгөө талаас энэ хүнд хэцүү үед Япон улс Олимп гэж энэ дэлхийн том хэмжээний дарга хэмжээ зохион байгуулж байгаа. Энэ үеэр бас очиж уулзаж энэ басаа мэднэ гэдэг бол өөрөө улс төрийн одоо чухал ач холбогдолтой айлчлалаа гэж бодож байна да.